За сайн уу, яг над шиг юм жижигхэн давхраатай охтууд маань контур тавтай юм дээр алдаад байдаг тухай бичлэг хийж байна. Эхний алдаа болоод бид нэр нүдээ анжаагаад нүднийхээ эхлээс төгсгөл хүртэл бүтэн давхрааны тал хэмжээтэйгээр тавиад өгдөг. Хэрэглэж байгаа контур маань үнэхээр гоё нарийнхан үзүүртэй гардаг учраас үзүүрийг муухай бөөрхийлж тавьдаг гэсэн алдааг харуулж өгч чадсан уу? За ингэж тавьснаар бид бүх нүдээ нээх үед давхраа маань хаагддаггүй болохоор нүдийг маш жижиг харагдуулж өгдөг. За одоо харин зөв контурыг хийдүүлээ тавьж сурцгаая. Толь руугаа яг ихц чигээрээ харж агаад доод цохноосоо үргэлжлүүлээд шулуун зураас татаад өгнө. Үүнийхээ араас давхраа болон нүдний төгсгөл хоёрыг яг дундаа нэг хөндлөн зураас татаж өгөөд үүнийгээ контурны төгсгөл болон хүүхэн араа хүртэл шулуун татаад өгнө. Урагшаа битүүлэхгүйгээр ингэж тал контур тавьж өгснөөр нүдний маань давхраа илүү бүрэн бүтэн харагдаж өгнө гэсэн үг. За тэгээ нүдэндээ тохирсон жижигхэн сэтэлхий хийж өгч байна. Урагшаага бүтэн контур тавьж өгөөгүй ч гэсэн сормуусны доторлын угийг заавал контураараа харлуулж өгчээж нүдээ нээхэд илүү гоё тодорч өгч харагддаг. За эндээс ялгааг нь та бүхэн сайн харж байгаа байхаа. Зөв тавьж өгсөн тал маань нүдийг илүү урт том, давхрааг маань илүү тодтогч өгч байгаа бол буруу тавьсан тал маань нүдийг илүү бүлцэн жижиг харагдуулж өгч байна. Ингээд зөвлөгөө маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Баяр таа.